За сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За би өөрийнхөө Wells Fargo банкнд ажилд орсон. Энэ 7 хоногт юу болсон талаар тийм хураангуй рил оруулж байна. Ерөнхийдөө Америкт одоо ажил зурж байгаа оюутнууд маань ирээдүйд бас том компаниуд ажил орохыг босч байгаа. Манай Wells Fargo компани болохоор 2026 онд Fortune 500 компани дээрээс 38 жагсан ийм байгууллага байна. За тэгээ ойролцоогоор 2.3 их найт долларын актив өрөнгөтэй санхүүгийн тэргүүлэх байгууллага байна. За ануугийн нийт банкнуудад дээрээс 4 жагсдаг ийм банк байна. За эхний өдөр маань юу болсон бэ гэхээр за мэдээж өглөө 8-д манай ажил эхэлдэг. За би өглөө 7 гэж босоод 30 минут өмсөө компьютер аваад байж удаа за офс руу явсан байгаа. За манай офс нь болохоор Virginia мужийн Tyson Corner гэдэг газар байдаг. Энэ нь болохоор ерөнхийдөө манай гэрээс нэг 20 минутын газар аягүй ойрхон гэсэн үг. За надад болохоор имэйлээр ерөнхийдөө эхний өдөр яг хэн гэдэг хүнтэй уулзаж ерөнхий гайденс зааварчилгаа авах вэ гэдэг бол имэйл ирсэн. За тэгэхээр офс дээр очиод за тэр хүн рүүгээ залгаа тэр хүн намайг welcome хийгээд ширээг минь зааж өгөөд суулгасан байгаа. Чааш нь бол тэгээд ерөнхийдөө өөрөө очроо болох ёстой болсон л доо. За тэгээд компьютер сетап хийсэн байгаа. За компьютер маань одоо ерөнхийдөө сетапыг 2 онсон байгаа. За яагаад вэ гэхээр ерөнхийдөө том банк учраас мэдээж одоо аюулгүй байдал, систем аюулгүй байдал маш чухал байдаг юм байна. За тэгээд бүх алхам маань заавал менежерийн аппруу үлдээ хамтдаа одоо voice call хийж ярьж одоо менежерийн нууцыг миний нууцыг хамтд нь оруулж иж сетап хийж компьютер сетап хийж дуусгалаа. За тэгээ 2 хоног ингээд сетап хийж дуусгаад за эхний 2 хоногоос яаж зүгээр ах уу? За офисороо явж үзлээ. Байжаа тохирууллаа, кичен орж тэгээ галтгаа орж одоо кофего олж уулаа. За мөн гаражийн access буюу одоо машина парклах гаражийн access авсан байгаа. За тэгээ 3 дотроос нь болохоор одоо менежертэйгээ уулзчаад араас нь тимтэйгээ уулз танилцсан байгаа. За манай тим бол ерөнхийдөө 4 хүнтэй. Нэмэх нь менежер гэдэг нэг 5 уулаа нэмээд зургуулаа олж байгаа юм баг байна. За миний прожект нь болохоор ерөнхийдөө системийн аюулгүй байдал лин дататай холбоотой ажил байгаа. За тэгээд тэрэн дээр ажиллаж байгаа улсуудтайгаа митинг хийгээд эх 7 хоногт ерөнхийдөө дараагийн одоо ямар прожект, ямар таск авах талаараа ярилцаад митинг маань дууссан байгаа. За техний 7 хоног бол ингээл өнгөрсөн. Айгүй их асуугаад идэг. Техний 7 яад, эхний өдөр яад гэнтэй, эхний өдөр яг ингээл бүх прожектуудаа аваад хэцүү байдгүй гэдэг. За миний хувьд бол ерөнхийдөө бусдад гэж адилхан. Ер нь бол эхний 7 хоног бол компьютер сетап хийх. За тэгээд багийнхантайгаа танилцах гэж өнгөрдөг байгаа. За тэгээд дараагийн 7 хоног 2 7 хоног яг юу болсныг мэдээр байх юм бол манай энэ видеог лайк болон шеэр хийгээд хүлээж аваарай. Баярлалаа.